За энэ бичлэг бол миний ер нь баг амьдралтаа хийжсэн хамгийн чухал бичлэг байх гэж бодож байна. Яг өнөөдөр яригж байгаа зүйлүүдийг хэдүүлээ сайн ойлгож чадах юм бол бид нар амьдралтаа маш том өөрчлөлтийг авчирч чадна. Тэгээд дээр нь бидний амьдралд болж байгаа бүх зүйлүүд ойлгогдно. Бидний сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил, тэ яагаад бидний амьдрал яг ийм байдлаар явагдсан, тэ энэ бүхний ард юу байгаа гэдгийг ойлгогдно. Тэгэхээр энэ бол маш чухал дугаар гэж бодож байна. Би бүр минут болгохных чинь гарцдахгүйгээр айгу гой юм ярьж өгнө. За бидний амьдралд хамгийн том нөлөөтэй хамгийн чухал зүйлүүдийн заавал ойлгох ёстой зүйлүүдийн нэг бол emotion буюу сэтгэл хөдлөл. Emotion буюу сэтгэл хөдлөл яагаад тийм чухал юм бэ? Бодоод үзэхээр шүү дээ. Би яг саяхан харизманы талаар бичлэг хийсэн тийм үү? Харизма гэдэг бол эцэст энергийн л асуудал. Хүний аура энерги тэрнээс бол яг юу хэлж гин ямар үг хэрэгжилж гин гэхээс илүү энерги гэж ярьсан тийм үү. Тэгээ энергийг юу гаргаж ийнэ гэхээр ерөөсөө л хүний сэтгэл хөдлөл. Хүн дотроо юу мэдэрч гин яг ямар шүү vibe-тай гэдэг бол энэс л хамаарна. Тэгээд ер нь эмоц гэдэг байгаа зүйл ер нь л бидний амьдралдаа хамгийн их хайж байгаа зүйл. Бид нар эрэг сэтгэл хөдлөлийг хайдаг, сөрөг сэтгэл хөдлөлөөс зугцдаг. Бидний аз жаргалыг тодорхойлдог нэг зүйл байна. Хүн хоорондын харилцааны чанарыг тодорхойлдог нэг зүйл байна. Хүмүүсийн учрыг олдог болыг гэвэл эмоцныхаа учрыг олдог байх хэрэгтэй. Энийг ойлгох хэрэгтэй. Тэр нь амжилтанд сайн хүрж байгаа хүмүүс ч гэсэн яг энэ эмоц гэдэг зүйлийг тултал нь ашигладаг. Хүн яг өөрийгөө логик тарихаараа чирж болно л доо тий. Гэхдээ ер нь эцэст яг дараагийнхаа төвшөнд хүрээ тийм тууштай бай, солиотой тууштай бай, солиотой зүйлд хүрээ гэх юм бол ер нь эмоц руугаа тап хийх хэрэгтэй. Тэгжиж энийг бүрэн дүүрэн ашиглаж тэрүүгээрээ чирэгдэнэ. Хэрвээ логик тарихаараа бид нар явдаг байсан бол бүгд жимд явдаг байх байсан. Гэхдээ жимд явдаг шалтгаан нь бид нар зүгээр л сөрөг сэтгэлээс хөдлөлөөс болдог. За одоо бодъё. За энэ үнэхээр чухал юм байна ш тийм үү? Эмоцийг юу бий болгодог вэ гэж бодоод үзтээ. Сэтгэл хөдлөлийг юу бий болгодог вэ гингүүд ихэнх хүмүүс за би бодъё те ууралж ирсэн бодъё. Миний уурыг хүргэж исэн зүйл гэвэл те тэр хүн байсан, тэрний машин сигналцсан, тэнд ийм болсон, тийм болсон бид нар дандаа гадагшааж эхэлдэг. Тэр бол үнэн. Эмоцийг бүрдүүлдэг шалтгаануудын нэг нь бол те environment. За. Тэгэхээр яг ихэнх хүн гаднах талаараа тий гадаад ертөнцид бүх зүйлийг өөрчлөх гэж үздэг. За тий би энэ хүнтэй тохирохгүй байгаа юм чинь арай өөр дээр хүнийг олъё тий. Эсвэл намайг тий би байр байхгүй болохоор би аз жаргалтай биш байгаа болохоор тий илүү байртай болъё. Машинтай болъё. Юу ч гэж магадгүй. Гаднах ертөнцид энэ бүхэн явагч идэг. За дээр нь гаднах ертөнцөөс илүү хэдүүлээ дотгошоогоо орой заа. Доторх ертөнцлөг орой. Тэгвэл яг сэтгэл хөдлөлийг юу бүтээдэг вэ? Гингүүд бас нэг бидний бодох ёстой зүйл нь бидний биеийн байдал. За физиологи гэж бичиж. Энийг бол бид нар ерөөсө дутуу унж болохгүй. Заримдаа бид нар одоо энэ зүйлүүд нь автоматар тэгээ энийг одоо баг ингээд рефлекс гэж бичсэн ч болно. Заримдаа бид нар ингээд зарим нэг гормон ялгарч байгаа үед те эсвэл унтаж амраагүй үед бол сэтгэл хөдлөлийг бид нар яагаад удирдах чадахгүй цаанаасаа бий болдог. Тийм тэрнтэй адилхан бид нар те цаанаасаа биологийн програмчлалаасаа болоод могоо харахад шууд сэтгэл хөдлөл төрдөг тийм үү. Тэгээ энд ерөөсөө хамгийн гол эмоцийг үүсгдэг өнөөдрийн ярмаар байгаа сэдв бол thought буюу бодол. Одоо яг ойлгож байгаа гэж найдаж байна. Яг хөө бидний эмоц бол яхааргүй бодлоос гарч ирдэг. Яг заримдаа бодлоос гарч ирэхээс өмнө шууд эмоц нь гарах тохиолдол байдаг. Тэр нь бол яг хөө те бидний програмчлалаасаа болоод могоо харангуут шууд сэтгэл хөдлөл бодлоор дамжихгүй ордог.
Эсвэл физиологоос болоод бид нар шууд бодлоос хамааралгүйгээр янз бүрийн мэдрэмжийг мэдэрч болно тий. Ямар зүрийн одоо за хар тамхи хэрэглээ гэхэд шууд эмоц руугаа явчих штэ. Бодол руугаа орохгүй. Гэхдээ бидний өдөр тутамдаа мэдэрч байгаа мэдрэмжүүдийн бараг 90% нь угаасаа 95 бараг 99% нь ч юм уу бодлоос л болдог. За яагаад гэдгийг бодъё заяа. За нэг хүн миний уурыг хүргэлээ. Тэгвэл би яагаад уур хурж ийнэ гэхээр за тэр хүн над руу текст хариу бичсэнгүй штэ. Миний уур хурж ин тийм үү. Тэр хүн надад текст бичсэнгүй тэ гэдэг бодол орж ирээд тэгээд бодол дундаа биш үү. Яг ямар сэтгэл хөдлөл үүсгэж ийн гэдгийг хэдүүлээ одоо бодох хэрэгтэй заяа. Бодол болгон сэтгэл хөдлөлийг үүсгэхгүй штэ. Би одоо зүгээр л нэг юм төсөөлөл тэ өнөөдөр тэгсэндээ тэр үе тэгсэндээ гэд бодол болгон болол эмоцийг үүсгэхгүй. Тэгээд бодол дундаа хамгийн чухал шин чанар нь ерөөсөө тэр бодолчин чамд ямар нэг утга учиртай болохоор л мэдрэмжийг төрүүлдэг. Meaning чамд ямар нэг утга учиртай болохоор л тэр мэдрэмжийг төрүүлж байгаа. Чиний огт хайхардаггүй зүйл байсан бол тэр бодолчин чамд ямар ч мэдрэмж төрүүлэхгүй. Ширээн дээр аяга байна гэд тэ. Тэр бол их миний хайхардаг бүх тийм утга учиртай зүйл биш. Гэхдээ тэ эмоциг бол зөвхөн утга учир өгж байгаа зүйлүүд бий болох боломжтой. Утга учиргүй тэ зүгээр ингээд халт хийсч явж байгаа бодлууд болол болдгоо. Эмоциг бий болгодгоо. Тэгээ бодол дундаа interpretive гэдэг нь тэр нөхцөл байдал тэ одоо тэр хүн над руу мессеж бичиг байлаа гэхэд тэр нь миний хувьд юу гэсэн үг юм бэ гэдгээс тэр эмоц үүсэж байна тийм үү. За одоо энэчнээс бид нар ер нь бол нэг шийдлийг олж олно. Бид нар ер нь бол эмоц сэтгэл хөдлөл үүсэж штэ. Тэгэхээр сэтгэл хөдлөлийг одоо ямар нэг зүйл тохиоллоо гэж бодоход бид нар тэрийг яаж интерпрет хийж байна? Яаж хүлээж авч байна гэдгээс болж тэр сэтгэл хөдлөлийг бид нар өөрчилж болно. Хэрвээ штэ. За нэг хүн над руу текст бичиг байлаа гэхэд хоёр хүн өөрөөр интерпрет хийж болно тийм үү? Нэг хүн за энэ хүн над руу мессеж чигээгүй яагаад гэвэл намайг хайхардаггүй юм байна. Намайг хайхардаггүй гэдэг чинь тэ миний энэ суур хэрэгцээнд халж штэ. Би тэ хинч биш юм байна гэж бодоод сөрөг мэдрэмж төрж байна. Гэхдээ арай өөрөөр интерпрет хийж болно энэ нөхцөл байдлыг. Тэр хүн зүгээр завгүй яваа таарсан юм шиг байна тэ. Энэ бол миний тухай ямар ч хамаагүй зүгээр л завгүй яваа таарчих. Хоёулаа ижлэгэн утга учир өгж явахдаа гэхдээ өөрөөр утга учир өгч байна тийм үү. Тэгэхээр энэ дээр бол бид нар ихний шийдлийг гаргаж ирж байгаа. Бид нар нөхцөл байдлыг өөртөө юу гэж тайлбарлаж ийн вэ? Тэр тайлбараас хамаарч тэр сэтгэл хөдлөл үүсэж байна тийм үү. Тийм болохоор бид нар тэ хороо ертөнцийг яаж харж байгаа, өөртөө ямар тайлбар өгж байгаа, толгой дотроо явж байгаа тэр бодлын процессыг ажиглах нь ийм чухал байдаг. За одоо цаашаа бүр гүн рүү орё заа. Бодол гэдэг зүйл. Бодол хаанаас гарч ирж байна вэ? Бодол хаанаас гарч ирэх вэ? Гингүүд энэ бол итгэл үнэмшил. Итгэл үнэмшил гэдэг айгүй сонирхолтой зүйл л дээ. Итгэл үнэмшил гэж яг юу гэд бодоод ирэхээр бид нар ямар нэг зүйлд итгэж үнэмшнэ гэдэг нь яг хоо энэ бол нэг төрлийн бодол. Гэхдээ тэр бол бүрэн итгэцэн тодорхой болсон. Угаасаа 100% ийм байдаг, хороо ертөнц ийм байдаг. Би энийг ингэж хардаг, тэр тэгдэг, энэ ингэдэг гэсэн бүр ингээд нэгдүгüрт нь бол ингээд certainty гэдэг зүйл байгаа. Ерөөсөө л энэ зүйл баттай гэж боддог тийм үү. Гэтэ энэ зүйл яг хаанаас гарч ирж байна гэж бодохоор ер нь бол итгэл үнэмшил гэдэг зүйл ихэнхдээ нэг тийм шорткат байдаг. Товчлсон. За одоо зүгээр нэг жишээ авъя заяа. За би нэг хүнтэй олцоод ярьлаа. Намайг тоохгүй байлаа гэж бодоход за энэ хүн намайг тоосонгүй гэж болно тийм үү. Хоёр дахь хүнтэй ярьлаа. Намайг тоосонгүй. Окей, тоосонгүй. Гэт давтаж яваал агаад за нэг 10 дахь дээрээ ирэхэд байна штэ. Намайг тоосонгүй гэж бодох бол хэцүү байхгүй юу?
Бидний тарих бүх зүйлийг дандаа товчилж идэг. Шорткат гэдэг нь ерөөсөө л товчлох. Бид нар тархиндаа яг үндэ тийм олон мэдээллийг зэрэг байлгаж чадахгүй байхгүй юу? Тийм болохоор бид нар зүйлүүдийг товчилдог. Нэг бодлын бас энэ нь сурах процессыг ярьж байгаа. Бид нар сурна гэдэг нь юмыг ерөнхий болгоо те. Ер нь бол би юмыг унгаах юм бол доошоо гравитацтай байд юм байна. Юу ч унгаасан доошоо ийм хурдаар унд юм байна. Гэт бүх зүйлийг ингээд аль болох товчхон байлгах гэдэг байгаа байхгүй. Бид нар угаасаа memory-нд доо те. Одоо аягийг унгаавал ингэдэм байна, түрүүчийг унгаавал ингэдэм байна, AirPod-оо унгаавал ингэдэм байна гэсэн тийм олон юм угаасаа хадгалах айгүй хэцүү. Тийм болохоор бид нар бүх зүйлийг товчилж идэг. Тийм болохоор энэ ихтгэл үнэмшил гэдэг зүйл бид нар тэ нэг зүйлийг давтамжтай хараад ирэхээр тэрийг шууд товчлоод одоо яа дэ 1 хүн 2 хүн 10 хүн намайг тоохгүй юм бол би үн цэнэгүн байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа. Ихтгэл үнэмшил. Тэнгууд хамгийн гол нь ихтгэл үнэмшил айгуу тийм хатуу чулуу шиг заяа. Certainty. Ерөөсөө л 100% үнэн. Тэнгууд энэ ерөөсөө хайрцагт орчиж байгаа гэсэн. Хайрцагт орчхороо дараа нь энэ ихтгэл үнэмшил нь бидний бодлыг гаргаж ирдэг тийм үү. Би энэ ихтгэл үнэмшлээсээ болоод тэр хүн над руу мессежтэй байна гингүүд одоо тэр бид нар өөрсдөө тайлбар өгч штэ. Би угаасаа үн зэнгүй юм байна гэд тэгээд энэ сүрэг сэтгэлүүд гарч ирж байна тийм үү. Гэтэ одоо бодъё. Саяны нөхцөл байдалд яагаад энэ ихтгэл үнэмшил сүрэг мэдрэмжийг төрүүлээд байна вэ? Ерөөсөө энэ яг ямар төрлийн ихтгэл үнэмшлүүд нь тэр бодлыг сүрэг юм уу? Эерэг сэтгэл хөдлөлийг хэдүүлээ ярьсан ч болно. Ер нь яг сэтгэл хөдлөлийг neutral гэдэг шүү дээ. Neutral гэдэг бол зүгээр ямар ч эрэгч сүрэгч биш, саармаг гэдэг тийм үү. Саармаг биш яг эерэг сэтгэл хөдлөл юм spike гаргаж штэ. Тэр яг хаанаас гарч ирж байна вэ гэхээр ерөөсөө л бидний care хийдэг, тоодог бидний хамгийн чухал зүйлүүд. Биднэрт чухал гэсэн зүйлүүд л тэр эерэг сүрэг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Энийг сайн бодоод үзээрэй. Хэрвээ бидний хайхардаггүй зүйл байсан бол энэ биднэрт сэтгэл хөдлөл үүсэхгүй. Ширээн дээр аяг байна гэдэг бол угсаа миний хайхардаг зүйл биш. Гэхдээ нэг хүн намайг тоохгүй байхад тэр бол намайг өвтгөж байна. Тэр миний чухал гэдэг зүйлүүд, миний хайхардаг зүйлүүд дээр тайлбар гаргаж ирж байгаа байхгүй юу? Би өөртөө тайлбар гаргаж ирж байна. Тэгэхээр энд бидний ойлгох ёстой зүйл нь ер нь хүн юуг хайхардیں, юуг чухал гэж үздэг, тэрэнд чинь халдж байгаа бүх зүйл сүрэг сэтгэл хөдлөлийг үүсгэнэ. Тэрийг чинь улам нэмэгдүүлж байгаа зүйлүүд эерэг сэтгэл хөдлөлийг үүсгэнэ. Ойлгож байна уу? Миний одоо жишээлбэл хайхардаг зүйл нь би өөрийгөө чухлаар мэдрэх тийм үү. Тэгвэл тэр зүйлийг маань халтахад сэрэг сэтгэл үүсгэж байна. Тэр зүйлийг маань нэмэгдүүлэхэд хүн намайг хайхраад хайрлаж халамжлахад эерэг сэтгэл хөдлөл үүсгэж байна. Тэгэхээр ерөөсө гол асуулт нь биднэрт юу чухал вэ? Биднэрт ер нь юуг хайхардیں гэдэг асуулт гараад ирчихэж байгаа байхгүй юу? Тэнгуут тэр нь яг ихэнх хүн болгон өөр гэж ярьдаг л та. Надаа зарим нэг зүйл хамаагүй гэж ярьдаг, зарим нэг зүйл хамаатай гэж ярьдаг. Гэтэ ер нь ингээд бид нар өөрсдийгөө өөр гэж бодож байгаа ч гэсэн уг суурьндаа бид нар бүгдээрээ яг ижилхэн байдаг заяа. Би одоо яг та нарт хүн төрөлхтөн ер нь юуг хайхардیں гэдгийг зөвхөн хэлээд өгье. Бид нар угаасаа яг л эволюцийн хуулиар бодохоор ерөөсөө яг яагаад энэ бүх зүйлүүд гарч иж байгаа гэдг нь бүгд ойлгохтон заяа. Тэгэхээр энэ итгэл үнэмшил гэдэг зүйл нь миний бодлоор хамгийн чухал холбоотой зүйл нь бидний үндсэн суурь хэрэгцээ. Тэгээд энэ бол identityтэй холбоотой зүйл байдаг. Эдгээр зүйлүүд нь л ерөөсөө бидний хамгийн чухал, хамгийн хайхардаг, хамгийн чухал зүйл. Та ер нь өөрсдөө сэтгэл хөдлөлийг хөтлөж байгаа бүх зүйлийг бодоод үзээрэй. Дандаа л бидний суурь хэрэгцээ, identityтэй холбоотой зүйлүүд байдаг. Одоо энийг хэдүүлээ тайлбарлая. Энэ дээр бид нар хамгийн үндсэн суурь хэрэгцээ бол
физиологийн хэрэгцээ. Тэгэхээр хоол, орох орон тиймэрхүү зүйлүүд. Хэрэг энэ зүйлүүд маань хангахдахгүй бол бид нар ер нь амьд гарахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдэд маань халтж байгаа бол би орох оронгүй байгаад байвал угаасаа л сөрөг сэтгэлүүд л төрнө. За хоёрдугаар safety буюу аюулгүй байдал. Энэ хоёр бол ерөөсөө л орчин тойрны хамгийн үндсэн суурь хэрэгцээнүүд. Би өөрийгөө аюулгүй гэж мэдрэхгүй, би үлбэрч өгөх гээд орох оронгүй байгаад байвал амьд гарч чадахгүй шүү дээ. Тийм болохоор эн чин бүр хэдүүл бол ерөөсөө яг хувьслын биологоор л бодох хэрэгтэй. Тэгвэл яг бүх зүйлүүд ойлгохно. Чулуун зүсгийн үед бид нар орох оронгүй, хоолгүй, аюулгүй байж чадахгүй, гинт амьтанд бариулдаад идүүлчдэг байсан бол бид нар амьд гарч чадахгүй шүү дээ. Тэгээ reproduction цаашаага үр төлөө дараагийнхаа удамдаа явуулж чадахгүй. Тэгэхээр энэ бол зүгээр л бидний биологт ингээд програмчлагдсан зүйл байна. За тэгвэл дараа нь харъя. Өөр бидэрт юу чухал юм бэ? Суурь хэрэгцээнүүд хангагдсны дараа биднэрт хариалагдах хэрэгцээ байдаг. За одоо айгуу гой сэдвүүд рүү орж ирнэ. Энэ бол бид нар ингээд хамгийн чухал сэдвүүдийн нэг. Бид нар энэ хэрэгцээгээ хангах гад өөр бүр янз бүрийн зүйл хийдэг. Хариалагдах хэрэгцээ belonging гэдэг нь ерөөсөө л хайрлагдж байгаа, халамжлагж байгаа хэрэгцээ. Ямар муухай ч. Бид нар хайрыг ер нь бол айгүй олон зүйлээс хайдаг л та. Бид нар одоо жишээлбэл баян болоод, хөөрхөн болоод тэр зүйлүүдийг хүсэж ийн гэж бодоод байдаг. Яг үндэ энүүгээр ингээл яваад ангууд чи зүгээр л бусдад хайрлагдмаар байгаа байхгүй юу? Бусдад хүлээн зөвшөөрөгдөж хайрлагдмаар байгаа. Тийм л хэрэгцээ байгаа. За тэгээд цаашаа харъя. Self esteem. Чиний хүсэж байгаа зүйлүүдийн ард чи зүгээр л бусдаар хайрлагдаад өөрийгөө үн цэнтэй гэж мэдэрмээр байгаа. Self esteem гэдэг нь өөрийн үнэлэмжийг хэлж байгаа. Чи өөрийгөө новшоноор мэдэрч байгаа болохоор тэр зүйлийг олж авахыг хүсэж байна тийм үү? Чи хариалагдж байгаа шиг мэдрэмж авахгүй байгаа болохоор тэр зүйлийг хүсэж байна. Тэг бид нар ингээд нийгэм ч юм уу бидэрт айгүй олон мессежийг өгдөг чи ийм зүйлийг хүсэж байгаа, тийм зүйлийг хүсэж байгаа гэж хэлдэг ч гэсэн эцээц бидрийг яг яагаад тэр зүйлүүдийг хүсэж байгаа нь ерөөсөө л бидний ийм хүслүүд, гүнзгий хүслүүд байгаа болохоор бүх зүйл нь энтэйгээ холбоотой. Тэгээ энийг бас яагаад гэдгийг нь ойлгоход хувьслын биологоор бодоход айгүй амархан. Belonging. Чи овг аймгаасаа тусгаарлагдсан бол чи амьд гарах магадлал чинь маш бага. Чи идүүлэх гэж байна л гэсэн. Тийм болохоор бид нар ганцаардал гэдэг зүйл маш их өвддөг. Ганцаардал гэдэг зүйл би ганцаараа байна гэдэг чинь чи угаасаа идүүлэх гэжсэн бүр чиний амьд чинь тулцсан тийм зүйл байгаа болохоор маш их өвдөлтийг авчирдаг. Self esteem. Хүн өөрийгөө үнэлэх. За одоо тэр хариалагдахын дараа бодоод үзэхээр овг аймагта хариалагдахтаа чи бас зүгээр нэг хариалагдчихна гэж байхгүй шүү дээ. Жигдэх боломжтой. Тэнгүүт self esteem гэдэг чинь ер нь бол хувьслын биологоор бодохоор бол чиний тэр social status чинь чухал. Чи өөрийгөө тэр бүлгэмдээ яг үн цэнтэй гэдгийг мэдрвэл айгуу сайн. Тэгжиж ер нь бол одоо хавчин дээр бол харахад серотонин ялгаруулдаг. Яг өөрийгөө self esteem саатай өөрийгөө тэр social hierarchy дээр өндөр байгаа хавчнууд серотонин их ялгаруулдаг. Илүү дээвэр байдаг. Ерөнхийдөө бараг л self esteem гэж яг хэлж болохгүй л ах л та. Гэхдээ яг тэгж ойлгогдож болно. Ерөөсөө л серотонины хэмжээр л яригч байна гэсэн үг. За 5 дахь. За энэ зайн багтахгүй гэж магадгүй. 5 дахь би энд өчөж байна. 5 дахь нь autonomy. Жохон хүүхд ингээд төрөөд штэ. Ихээс гарч ирээд өөрөө байхыг хүсдэг. Энэ юусоо тэрийг л ярьж байгаа. Эрхчлөөний хэрэгцээ. Хүн
цаанаасаа боогдоод байхад бол тэр бол хүний үндсэн суурь хэрэгцээнд хангахдаггүй байгаа болохоор сөрөг сэтгэл хөдлөлийг авчирдаг. Бид нар цаанаасаа өөрөөхөөрөө байх, өөрөөхөөрөө илэрхийлэх хэрэгцээнд цаанаасаа бүр угаасаа төрмөл байдаг. Жохон хүүхдээр бол шууд харж болно. Жохон хүүхдээ өөрөөхөөрөө байхыг хүсдэг. Тэр шиг бид нар ч гэсэн тийм хэрэгцээ байгаа. Тэр хэрэгцээ хангахдаггүй хүн өөрийнхөө амьдралыг өөрөө контролдож удирдах авч явж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа үед бид нар зовдөг. Эсвэргээрээ бид нар энэ бүх зүйлүүд хангагдаад өөрөөгөө удирдах авч явж чадж байгаа эрх чөлөөтэй байгаа юм шиг мэдрэмж байгаа цагт эерэг сэтгэл хөдлөлийг авна. За 6 дугаарт нь coherence. Coherence гэдэг нь ерөөсөө орчлон хорвоогийн ойлгогдож байгаа, уялдаатай байгаа тэрэл зүйлийг хэлж байгаа. За юугаар бодъё л доо. Хувьслын биологоор бодоход чи орчин торноо ерөөсөө ойлгохгүй байгаа бол энэ тэнд юу болохыг байгаа мэдэхгүй байгаа бол чи орчин тойрноо тааварлж чадахгүй байгаа тий. Тэнчээс араатан гарч ирж магадгүй юм байна гэх мэт тиймэрдүү мэдлгүүд байхгүй бол чи бас амьд гарах магадлал чинь маш бага. Тэгэхээр бид нар юмс ойлгохдох тий уялдаатай байх гэдэг тийм үндсэн суурь хэрэгцээнүүд байгаа. Тэгэд яг энэ дөрөв нь Масловын хэрэгцээний шатлал гэж байдаг л да. Энэ дөрөв бол суурь шатлалууд нь. Тэгээд хамгийн сүүлийн шат нь бол self actualization. За sorry өстө бичиг айгу муухай байна. Гэхдээ ярианы чанар л багт болно шүү дээ. Self actualization буюу энэ хамгийн сүүлийн шат. Таараа одоо бодож иж магадгүй. Зарим нэг эерэг сэтгэл хөдлөлүүд те бодъё. За урлаг те гоо сайхан. Тиймэрдүү зүйлүүд бидэрт яагаад гоё мэдрэмж төрүүлж байна гэхээр бас ер нь нэг ийм хэрэгцээ байгаа. Бидний self actualization буюу энэ бол илүү тийм transcendent. Энэ яг нөгөө нэг энэ бусад юунуудынхаа дараа гарч ирдэг. Бусад хэрэгцээнийхаа яг тэгвэл хүн те суур хэрэгцээгээ хангаад бусдад харилцаад өөрийгөө өндрөөр үнэлээд эрх чөлөөтэй орчноороо ойлгож байгаа цагт цаашаага бүх зүйлээ трансценд хийгээд бүр дараагийн түвшинд те илүү гүнзгий түвшинд ч юм уу өөрөөхөө бүр тийм дараагийн хөлбөрийг бий болгох гээд байдаг. Тэгээ тиймэрдүү болохоор тийм хэрэгцээ бидэрт бас бүгдэнд нь байдаг болохоор бид нар урлаг, гоо сайхан, утга учир гээд тэр дараагийн түвшний зүйлүүд мэдрэмжийг төрүүлдэг. Одоо ер нь бүх зүйлүүд ойлгож байна уу? Амьдралдаа болж исэн бүх зүйл, чиний мэдэрч исэн бүх өвдөлтүүд, чиний мэдэрч исэн бүх эерэг мэдрэмжүүд энэ бүх зүйлээр л шууд ойлгогдох ёстой. Энэ бүх зүйлүүдэд багтахгүй байгаа зүйлээ л надад хэлээрэй. Тэгвэл тий миний бодож байгаа бодол буруу байсан байж магадгүй. Тийм би зарим нэг зүйлийг орхигдуулсан байж магадгүй. Гэхдээ энийг ерөөсөө л ингэж харж болж байна. Тэгэхээр за одоо энүүгээр бид нар яах юм гэдэг бодъё л та. За ойлгочлоо. Окей. Зөндөө кул юм ярьлаа. Окей, make sense. Одоо яах юм? Гингүүт ерөөсөө л бид нар шууд төгсгөлөөс эхлэх хэрэгтэй. За би сөрөг мэдрэмж мэдэрлээ. Окей. Энийний ард энэ юунаас болж вэ? Орчин тойрондоо бид нар юуг өөрчилж болох вэ? Заримдаа тий бидний үнэхээр цаанаасаа депрессны газар байгаад тий харахгүй газар байвал тэр бол мэдээж сөрөг мэдрэмжийг төрүүлнэ. Орчлон тойрно. Физиолог. Энийг бол дутуу үнэлэх хэрэггүй. Хүн үнэхээр нойроо сайн аваад дасгал хийж байгаа явж байгаа үед хамаагүй доктортой байж чаддаг. Тэгэхээр тий дасгал, нойр, хоол гэдэг байгаа бүх зүйл яагаад сэтгэл хөдлөл чинь чухал вэ гэдэг чинь ойлгож байгаа зү. Гэхдээ за энэ хоёр ингээд ерөөхдөө гайгүй байгаа гэж бодоход эцээс бусад бүх зүйл энэ доошоо л явж эхэлдэг. Окей. Бид нэр ингээд трауманы талаар нэлээх ярьдэн шүү дээ. Одоо тэрийг яг энэгээр ингээд ойлгочих болно. Траума гэдэг зүйл хаана гарч ирж байна гэхээр итгэл үнэмшил, belief. Тэ? Ямар нэг зүйл болоход бид нар шууд сэтгэл хөдлөл нь автоматар гарч иж байна гэдэг чинь belief-ээс болж байгаа. Тэр belief нь нэгдүгээрт certain буюу энэ угаасаа л ийм байдаг 100% үнэн. Тэгээд shortcut. Бид нар тэр итгэл үнэмшлийг өөрчлөх боломж ерөөсөө байгаагүй.
Тэгэхээр би түрүү ингээд хүн юуг өөртөө ямар тайлбар өгж гэнэ гэдгийг өөрчилж болно гэсэн тийм үү. Гэхдээ бид нар тийм хүчтэй итгэл үнэмшлэл яаж ч өөртөө эерэг тайлбар өгөхгүй хэцүү байхгүй юу. Тэгэхээр бидний энэ итгэл үнэмшил гэдэг маань айгүй эрүүл авах хэрэгтэй болчихж байгаа. Травма гэдэг зүйл нь ерөөсөө л итгэл үнэмшлийн түвшинд юуг өөрчилж болох вэ гэдэг дээр яригдж байгаа. Тэгэхээр энэ belief гэдэг зүйл дээр те ерөөсөө бас нэг хоёр дахь шийдэл нь гарч ирж болж байна. Бид нар өөрсдийнхөө хороо ертөнцийг харах итгэл үнэмшлийг өөрчилж эхлэхэд бидний бодол өөрчлөгдөнө. Бид нар өөртөө ямар тайлбар өгж байгааг нь өөрчлөгдөнө. Тэнгүүт бидний сэтгэл хөдлөл шал өөр болоод байна. Би өөрийгөө үн цэнтэй гэж итгэж үнэмшиж байгаа үед миний бодол тэр хүн надад мессеж өгөх байхад за хамаагүй би угаасаа үн цэнтэй гэж байгаа болохоор миний тэр хайхарж байгаа зүйл биш. Тэгээд тэр нь ямар сэтгэл хөдлөл үүсэхгүй. Гэхдээ би үн цэнэгүй тэ би хангалттай хөөрхөн биш, хангалттай царайлаг биш гэж байгаа үед ямар нэг зүйл боллоо тэ тэр хүн одоо ядаж чамааг чи хөөрхөн биш вэ гэж хэллээ. Тэнгүүд юу вэ? Би чинь хөөрхөн биш юм бол би үн цэнэгүй байна гэдэг итгэл үнэмшлээс болоод сөрөг сэтгэл хөдлөл гарч ирж байна. Тэгээ бид нар янз бүрийн хүслүүд болол гарч ирэн заяа. Тэг бүртээ энэ суур хэрэгцээнүүдээ харах хэрэгтэй. Суур хэрэгцээ. За би одоо ямар нэг зүйл донтоод байвал суур хэрэгцээнүүдээс аль нь хангагдаггүй. Би хараалагдж байгаа мэдрэмж авч гэнэ үү? Хүмүүсээс тий хайртай хүмүүстэй харьлагдж байгаа мэдрэмж авч гэнэ үү? Би өөрийгөө үн цэнтэйгээр мэдэрч чадж гэнэ үү? Self esteem. Эсвэл би ямар ч эрх чөлөөгөө боогдсон байгаад байна уу? Тэгвэл тэр эрхсээ хангах цаг өөртөө гаргах хэрэгтэй. Өдөрт 1-2 цаг ч хамаагүй яг өөрийнхөө хүссэн зүйлийг өөрийнхөө хийдэг байх. Тэгээ энэ хүн болгонд бас энэ суур хэрэгцээнүүд нь өөр төвшөнд байдаг. Тэгээ хүн болон суур хэрэгцээнүүдээ өөрөөр хангадаг. Лам хүн байлаа гэхэд энэ суур бүх хэрэгцээгээ бараг зүгээр л бясалгал хийгээд бүх зүйлийг байгаагаар нь ажиглаад энэ бүхтэй толгой дотор явж байгаа бүх бодол, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөл мэдлэл бүх зүйлийг нь харчж байгаа болохоор энэ бүх зүйлүүдээ нөхцөлгүйгээр хангацдаг бараг л. Яг физиологи энтриг бол хоол, байр марийг бол тэгж хангана. Гэхдээ энэ хараалагдж байгаа хэрэгцээ гэдэг өөрөөрөө үнэлэх хэрэгцээ гэдэг зүйлүүдийг бүгд номоор ч юм уу бясалгалаар ч юм уу хангацдаг. Надад бол энэ ер нь амьдралд болж байгаа бүх зүйлийг тайлбарлаж байгаа юм шиг санагдсан. Тэгээ та нар ч гэсэн тийм мэдрэмж төрүүлсэн байх гэж бодож байна. Одоо яг энэ дээр бол маш олон зүйлүүд яригдаж болно. Manifestation гэж байна. Гэтэл итгэл үнэмшил өөрчлөлт талаар яригдаад ирнэ тийм үү? Manifestation бол яг мэдрэмж дээр төвлөрдөг. Мэдрэмж. Тэгэхээр ингээд яг manifestation-ы ямар хэлж байгаа зүйлүүд нь үнэн байж болох уу? Ямар нь худлаа ажиллах уу? Ямар итгэл үнэмшил үүсэх гээд байна? Яагаад тийм итгэл үнэмшилтэй? Abundance гэж ярьдаг. Abundance гэдэг итгэл үнэмшил яагаад дэшегээ эерэг сэтгэл хөдлөлийг үүсгэж байна гэд. Ер нь айгүй гой юмнууд яригдчих болно. Тэгээд дээр нь одоо peak performance гэж ярьдаг те. Хүмүүсийн топ 1% яаж тийм элит байж чадчихэв. Ерөөсөө л эндээс эхэлж байгаа. Итгэл үнэмшил. Тэрнээсээ бүх яаж бодож сэтгэж байгаа бодлууд нь гарч ирнэ. Тэрнээсээ сэтгэл хөдлөл нь гарч ирдэг. За. Ер нь нэлээд урт бичлэг боллоо. За тэгээ энэ бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээ иймэрдүү талаар бид нар групптэйгээ нэлээд дэлгэрэнгүй ярилцдаг. Би бас дэлгэрэнгүй бичлэгүүд байнга хийж байгаа. Бид нар цогтой чаленж хийж байгаа. Тэгэхээр манай группт орохыг хүсвэл линкэн дээр байгаа description-ыг шалгаарай. За тэгээ хэдүүлээ өөрсдөө болж болох хэвээр тийм юм болцгоо. Баярлалаа.